Хэлний бодлогын үндэсний зөвлөл. Үгийн цэцэрлэгч. Их соён гэгэрүүлэгч, эрдэмтэн, зохиолч, дуум хөрвүүлэгч, угсаатны зүй судлаач, багш гэ олон цол гуншин дор түүртэлгүй эрдний нэгэн судрыг гартаа марин зогсох их эрдэмтэн Ёншөө буу овогт Бямбын ирэмчин. Ер нь бол нэг хүнд ингэж одоо байхааргүй ийм их одоо авиас бэлгийн их том одоо айсав юм аа. Тухайлбал юм бол одоо ингээд одоо хэл Монгол хэлний аялгау, түүх, соёл, утга зохиол, ардын аман зохиол, за угсаатны зөв бөөмөргөл гэж бүр ингээд бичээгүй сэдв эрдэм шинжилгээний бүтээл одоо огт байдаггүй. Орчуулагч, хэл шинжилж, за тэгээд Монгол хэлний одоо Монголын өв соёл түүхийн талын соёлын сайн түүхчин. Биеийн үзэгдэхгүй болохоос шир үйл хэрэг нь үргэлжлээл явдгийн захын жишээ. Үргэлжлсэн үгийн орчуулганд бол Монголд эрэ багш. Дорн өрний хэл шинжлийн одоо онолыг бол маш сайн мэддэг. Тэрийг төрлөх монгол хэлдээ одоо хэрэгжилж судалсан хүн байгаа. Дөөч хүрээд би сая тогтном. Тэгээд үгсийн цэцэрлэгч болж магадгүй юу. Тэгвэл сэтгэлийн гайхамшигт сайхан цэцэгсийг зүрхний улаан цусаар ургууланхан намайг хүн болгосон их орондон анхилам сайхан үнэрээр ачийг магтан хариулна. Эд насандан өөртөө инхүү амлаж байсан тэрбээр хожимон үл мартагдах үгсийн цэцэрлэгч, хамгаалагч болсон билээ. Тэрсэн гэргэн бүтээхгүй явал зовлогоон зугаж гөгшин твээс аатив нутагтан хүртэл явган хөл нүцгэн алхаж ирнэ гэж. Энэ бол Монгол хүний андгай ард түмнийхээ итгэлийн бие даан шүү. Хэрвээ тэгж чадахгүй бол би эрдэмт хүн биш, эрдэмтэн бүрч биш. Илчиг луусмыгаар явах ёстой гэсэн айхтар сүрхий утгатай. Хамгийн гол нь өргөн түмэндээ итгэл төрүүлэхээс гадна өөртөө тийм өндөр шаардлага тавиад за сая бүх гоёхо тэнгэрийн умдаг атгачгаад ирлээ гэж. Тэр тэнгэрийн умдаг атгах гэдэг бол гүслийнхээ үзүүрт хүрээд ирсэн монгол хүний хэлдэг тийм сайхан үгэ. Их хүмүүний тухай энд багтаан өгүүлэхэд даанч багтах нь үгүй. Түүний хийсэн бүтээснийг бүхэлд нь багтааж үлж чадахын учир. Их хэл Монгол бичиг соёлынхон төлөө нэгэн сэтгэлээр зүтгэснийг энд цухас өгүүлье. Эренчунгой хувьд бол одоо Монголын зохиолчдын анхны бүлэгмийн одоо байгуулж исэн. Энийг бид сонсож хэлхийг хүсэж байна 1929 онд. Тэгээ нарийн бичгийн дараагаар нь ажиллаж исэн ийм одоо эрдэмтэн зохиолч хүн байж. Бямбын ирэмчин 1945 оноос алдарт зохиолуудаа эхлүүлж цогт тайж үүрийн туяа гурамсан арман заан залуудай бэр цэцэг гүнж сандо амбан их нүүдэл нууцыг задруулсан захиа шүхэрч буняа ану хатан зэрэг одоо Монголын төдийгүй дэлхийн утга зохиолын сор болсон бүтээлүүдэн үлдээжээ. Заан залуутай гэж хүн төрлөختний хүй нэгдлийн үеийн амьдралаас феодализм туулаад социалист нийгмийн анхны одоо өөрийн туяа хүртэл ингэж их том бүтээл бичгээр бичсэн дээ бичээд эхэлсэн. Тэр сандаа амбан гүнж одоо тэр нууцыг задлсан захиа. Тамнасран багшд богинохон 3-4 хүүхдээ тийм өгүүлээд өгдөг. Гэтэл манай эрэ багших бол бүр нэг юу ихлээд бүр бараг нэг хуудасчихгүй явцдаг. Тэгсэн хэрнээ ойлгохдаг. Пүшкний найруулга бол манай даа багших богинохон.
толстох бол ухаан манай ирээ багшийн сүгүрдэж ийм байдаг байхгүй. Гэхдээ тэр ер нь зохиолчноор бол өөрийнхөө тэр арга барилаар өөрийнхөө өвөрмөс найруулгаар бичдэг. Багшийн бол гिचнэн одоо тийм урт найруулгатай урт бүлээр байлаач гэсэн зүгээр ойлгоход явцдаг. Тэгээд тэр хүний нэг чадал тийм ээ монгол хэлээ мэддэг тэр логикийг олж бичнэ гэдэг нэг юм байна штэ. Тэрийг л одоо дэндүү сайн олж бичдэг хүн байсан дөө. 1957 онд энэ урд өгч рүү манай 2 зохиол 3 зохиолч явжээ. Нэг өндөр хөдөр сайхан улаан нүдтэй. Одоо манай яруу найрагч Далантай Тарва. Нэг шамбулсан борзолоо тогсгол ялаг нүдтэй бүсгүйхэнд баймаар нүдтэй. Сэргэлэн нэг тийм борнох. Тэр нь хожим бүгд наримтгуулсан Монгол улсын хөдөлмөрийн Баатар ардын орон зохиолч Дэндвийн Бүрөвдөрч. Дорны их гүн хонтон гэмээр намс алхалсан тэр сахал магнайгүй тэр нүд харц идүүгдэрийн гайхагцсан нэг Монгол дэлхий өвгөн гурвачжээ. Тэгтэл нөгөө цаад өвгөн дандаа номын сан гайхамшиг гайхуулгын өргөөгөөр яваад тэгээд тэндээс олж авсан чухал ном бол өөрөө хэллэгайлэр гарч чадахгүй учраас элчин сайдын бүрэн эрхтэй тэр газрынхан дайгаад тэнд явж яхад бүх хүн гятаар ярьж байгааг сонсоод ганц нэг монгол үг сонсоход зүгээр гэв гинтгэл төрийн сулдуулах шиг болоод тэрнийг мэдрэнгүүтээ сая монгол хэл гэдэг тэр гайхамшигшүүлэг одоо зайлуултаа манай жүжигчд уншихтаа чихний чимэг болсон аялгүй сайхан монгол хэл гэж уншихыг чихний чимэг чи эмх шүү дээ. Өгзөө нь бол чих нүүхээр зэрэг хүнд бурхны хайрлсан 6 метр хүн нэг болж байгаа байхгүй юу та. Чихнүү чимэг болсон аялгүй сайхан монгол хэл чин зөрөгт өвгөд эцсийн минь өв ихэрдэн сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж сод их билэгт түмэн юугэн бишрэн магтамуу би. Манай Хүрлбаатар яруу найрагч Сутай хайрхны тухай Сутай хайрхан бол суусан чарагдана боссон чарагдана. Өндөр болох гэж өөрөөсөө өндөрлөх гэж өөдөө өндлөлтгөө Сутай гэдэг шиг. Тэгээд зайлуулах өөрхий энэ ч багсаас илүү хүн болохын тулд энэ ч бол яруу найрагч гэдэг. Гэхдээ чинь ой тэр юуг бирцэг гэдэг найргаллыг боддоо. Инх тайвны тухай дойл найргалчтай. Тэр үед уран уншихад сонсогчд уйлдаг байлаа шүү дээ. Амраг сэтгэлтэн хагцсан салхийг үү үзээсэ тань гэдэг муугийг үеийн үед таян дэлхийн түмэн улс мартаасай гэж тэнгэр газарлтан нарны зүг тэсгэлгүй гашуудан дуудаж уярсан хонгор сэтгэлийнхэн уянгат сайхан өрөөл дэвшүүлж алаг хоёр нүдний нүлэмсийг хэлхээ тасарсан гэрэлтэй сувд шиг хэрийн тэр тов дээр бомбрүүлв гинэ. Тэр танд яваад дэлхийг имэйл дээр нь зогчход ирж байгаа хүмүүс донд эр нөхрөө эргээд ирэнтэйгээл тэр их тоосон дурддагдаад байгаа тормгор их хүн. Тэгээд явахт нь бэрч хэцэг өгсөн юмсан та гэдэг. Энэ бол үндэсний төв архивын ерөнхий газарт хадгалагдан үлдсэн баримтууд. Дэлхийн өнцөг булан бүртээ суугаа хүмүүстэй харилцсан захидал, албан бичиг, ажлын үнэмлэхээс өсүүлээд төр засгийн шагналж энд бий. Их Эрдэнэтэн маань бол 1924-аас 27 онд болоо Ленинград хотын улсын их сургуульд бол дорн дахин судлалын ангид элсэд суралцсан байдаг. Тэгээд дорн дахин судлалын сургуульд элсэд суралцаад
төгсөөд бол шинжлэх ухааны академид бол хуваарлагдсан ирсэн байдаг. Монгол улсын 17 дугаар он 12 сарын 5-нд хэлэлцсэн 10 дугаар хурлын тогтоол гэж байна. Энэ тогтоолын 6 дугаар зүйлд нь болохоор дагалдан сурагч оюутан оюун бэлгийн оронд эренчин авч уг цалин 90 төгрөг болохын дээр өөр зүйлээс 30 төгрөг нэмж олгосгоо хэмээн хэлэлцсэн тогтвоо гэдэг. Энэ баримт бол анх их эрдэмтэн маань шинжлэх ухааны байгууллагад илсэн орж ирсэн. Өнөөгийнхөр бол ажилд томилогдсон тушаал нь байна. За 1927 онд Бямбын Эренчингуй зөвлөлт холбоот улсын дорн дахны судлах институтад одоо сурж ирээд нэгэн зүйлийг одоо асуудал болгож тавьсан байдаг. За энэ нь юу юм бэ гэхээр энэ улсын номын сангийн энэ номуудыг нийтийн ёсны дагуу ангилж цэгцэлж нийтийн ёсны дагуу хүмүүст ингэж түгээж өгөхгүй болвол маш олон одоо ном судрууд одоо ингэж устж үгүй болж байна гэдэг ийм зүйлийг бол тавьсан байдаг. За тэгээ энэхүү хүсэлтийн дагуу одоо Жамингуй Цэвэнгуй нар одоо уг хүсэлтийг дагуу одоо тавьсан асуудлыг чи өөрөө ингэ шийдэ гэдэг ийм хариултыг өгсөн байдаг. За ингэснээр манай хүн бол одоо номын сангийн анхны дүрмийг бичсэн гэдэг. За ингэснээр бол одоо номын сангийн номыг олгох, түгээх, уншуулах энэ ажил бол нэлээд цэгцтэй явж эхэлсэн байдаг. За үүний дараагаар бас нэг сонирхолтой зүйл дээр Эренчингуй их томоохон шинжилэлт хийж эхэлсэн байдаг. Тэрний үе гэхээр дөнгөж төгсөөд ирсэн Бямбын Эренчнийг Цэвэнгуй, Жамингуй нараа одоо ингэж угтаж аваад Монгол ёсны дагуу одоо манай анхны дэвид улсалтаас хэтэн хурж ирлээ гэдэг сайхан цай айгалж бариад тэгээд одоо хол явсан хүнээс үг сонсгт юм аа. Одоо манай судрагчгийн хүрээлэнгийн өгдүүд бүгд ингээд үрээд ирж дуудаж жагаад за манай анхны сэхэтийн юм байгаамаа гэдэг байдлаар хүлээж авч ингэж ярилцчихсан байдаг юм. За тэгэнгүүтээ манай хүн бол яасан бэ гэхээр за чи ганжуур данжуурын гарчгийг хий. Энэ гарчгийг чамааг одоо тийм хурдан хугацаанд бол хий гэж бид нэр шахахгүй. Чи үүнийг одоо өөрийнхөө аль болох аятаа тухтай нөхцлөөр хийгээрэй. Харин үүнийг хийж явах явцдаа ном дотор одоо сонин сайхан зүйл таарах юм бол түүнийг биднэрт хэлээрээ хуваалцаарай гэдэг ийм зүйл хэлжсэн байж байна. Би 1963 онд Ташкент хотод суралцахаар яваад тэгээ 63 оны намартаа нэг Эренчингуйд нэг захиа бичсэн. Тэгээ 64 онд тэр хариу ирсэн. Нэлээд удаж жаад. Тэгээд тэр загтлыг бол сая энэ бүрнээр нь яахтан зэрэг би орчлын юу болгоод энэ урталд бүгдийг нийтлүүлсэн. Энд бол яг би эхлээд энэ орос хэлийг гадаад хэлийг яаж ямар замаар эзэмших вэ гэдэг нөгөө дүдийн журмаар дүд гэж мэдхүү. Дандаа сүрэнгой өсгөн дүрмээр бичихгүй да сурснараа. Тэгсэн чинь намайг баахан шүүмжлээд эхлээд. Тэгээ тэр дотор бол тэр захиан дотор бол ер нь гурилтай хоол хийх хүн өнөөдөр гурлаа зуураад маргааш яадгүй шиг ингээд гадаад хэлийг бол өдөр үнжилгүй үзэх хэрэгтэй юм. Тэгэд бас би их гэл гэж хэлээгүй. Төрөлх гэлгээд хэлчихэж. Битчихэж. Хүн төрөлхийн сохор доолон хэлгүй байж болно. Ихээс гарсан хүн их гэл гэдэг юм шүү. Наадах чинь Оросын Аруднаа ирээч гэдэг бол одоо төрөлх гэл гэж муухан орчуулагч нарын амаар будаа идэж байгааг хэрэгшүүчих шиг. Хоёрдугаарт би бас нэг юм сонирхсан юу гэхтэй зэрэг таны юм сүүлийн үед 63 он штэ. Яагаад нийтлэгдэхгүй одоо ингээд юм гарахгүй байна гэсэн чинь. Тэр их учиртай. Зэнд төмөр очир мэтийн эвертэн сүултэнгөө нөгөө төв орооны дарга нарыг хэлж байна. Миний юм хэвлүүлэхгүйдэг болсон учраас би одоо ихэнх юм Европод 90% нь Европод би гаргаж байгаа энэ төр гээд. Тэр бол их сайн 3 хуудас ар үүргүү бичсэн захиа юм машинцсан. Тэгээ шөнийн 1 цаг 15 минут Эренчингээд зураг хийсэн машинцсан тийм захиа байсан. Харин энэ бол өнөөч үн цэн нэмэгдсээр буй цогт тайж киноны зохиол. Цаахан нь харагдаж байгаа нь Үүрийн туяа арманы 2 дугаар дэвтэр. Энэ бүгд өөр өөрийн түүхийг өгүүлэн хадгалагдана. Яг өөрийнхөө гараар Монгол өвчгөр бүгднийг ингээд хуулбар биччихсэн энэ тэмдэглэлээр нийт 2 бат байгаа. Энд бол эхний сүүлийн 2 дугаар батыг нь дэлгэж харуулсан байна. Яг өөрийнхөө гараараа бичсэн энэ кино зохиолынх нь гар бичмэл их нь байна. Мөн энэ
дараагийн энэ баримтанд бол энэхүү цогтой чимээх кино зохиолоо бичиж дуусгаад 1 жилийн дараа буюу 1946 онд Сайд нарын зөвлөлийн 10 дугаар хурлын тогтоолоор болвол шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн талаар гармгаа бүтээл гаргах ёстод олох Чой болсонгийн нэрэмжит 2 дугаар шагналыг олгосон энэ засгийн газрын тогтоол байна. Ер нь Ирээ багшийг судлаа гэвэл за эн чинь өөрөө бол 17-8 хэлтэй гэдэг. Гэхдээ тэр загтлын өв өөрийн өвн дотор бол ерөөсөө нэр Африкаас л ирсэн захиа би олж хараагүй. Австралиас хүртэл янз бүрийн одоо захиа их байна тэр. Янз бүрийн юмд. Хамаагүй мань хүн чинь тэг яад ингэж их захиа загтал бичдэг байсан бол даа гэж бодсон чинь тэр үед ч ямар юм фэйсбүүкийн орчин үеийн захин хэрэгсэл байх биш. 2 дугаарт мань хүн албан ёсоор сонин хэвлэлд бичиж болдгүй юм аа. Хүний загталд сургуулж гэлдэг. Одоо шинэ тэр миний захианд бол тэрнийг бол төв орооны нарийн бичгийн дарга төмөр очор цэндмитийн улсууд намайг хавчдаг гэж хэлж болохгүй шүү дээ. Ил сонинд гаргач. Тийм учраас энэ над митийн тийм улсуудад бас учрыг мэдэх хойчин залуучууд ойлгож гэж бодсон юм уу яасан. Тэгээд бичих шийд. Эренчин гуайн их өвийн дотроос нэгэн эрдэм нь дуун хөрвүүлэг. Тэгээд би тараас болбог уншиж байгаад ингээд уншсан чинь ер нь найруулга тэр юу нь бол Эренчин гуай яг өөрийнх нь найруулга шиг маш их тийм том урт өгүүлбэрүүттэй их нүсэр найруулгатай тийм юм байлаа тараас болбоо. Тэгээд Эренчин гуайг нэг ирэхээр нь за би ер нь танд нэг болохгүй юм хэлэх гэсэн. Болохгүй юм гэж байдгүй хэл гэж. Тэгээд энэ Гоглийн ер нь стил тэр хэв маяг найруулгынх нь энэ тараас болбоо дээр нь үлдээвэл их зүгээр юм биш шүү. Тэр чинь юу гэж байгаа вэ хүмүүс юу гэсэн үг вэ? Ер нь өгүүлбэрүүд ингээд таних шиг юм өргөжлүүлж ингэж салгаж яг Гоглих шиг явал зүгээр. Гэхдээ тэгээч болвол тэгээч өмнө. Тэгээд би өөрөө одоо зөвшөөрж яах гэж бодоод нэг баахан цалгаад нөгөөх нь Гоглийн маяг руу оруулаа ингэ явж байгаа нэг ирэхээр нүүжүүлээд энэ болох уу ер нь ийм маягаар явуул гэсэн. Тэгээд үзэж өөрөө ингэж бод. Гэхдээ тэгээ яваа даа гин. Тэгээд би тэр их хэцүү ажил юм байл. Сүүлд би бүр ядраад бодохгүй юу. Энэ том хүний хийсэн юмыг би ингэж нэг худлаа цэцэрхэж өөрийгөө зовоож их байдаг ер нь болыг. Ер нь Эренчин гуай яаж орчуулснараа ч ер нь үлдэх ёстой юм байна. Энэ Гоглийн юг Эренчин гуай өөрөө ингэж орчуулж яаж өөр хүн тэгжээж гэдэг тэр түүхэн баримт юу ч байж ах ёстой юм байна гэж ухаарав. Нэг ирэхээр би нөгөөхөн боллоо. Ер нь таныхаар байх нь зөв юм байна гэж саяны санаагаа за тэгэндээ гэд нэг их энэс тэгээд би буцааж хэвэнд нь оруулах гээд бас дахиад нэг баахан ажиллахгүй юу. Максим Горький, Александр Пушкин, Антон Чехов, Лев Толстой, Николай Гоголь, Гюй де Мопассан, Назим Хикмет гэх мэт дэлхийн 20 гаруй орны 70 орчим зохиолчийн 240 орчим зохиол, арман, тууж, өгүүлэг, яруу найраг, шүлгийг монгол хэлнээр орчуулсан байна. Тэр бүхнээ зарим нэгэн шиг махчлан орчуулсангүй. Их хэлнийхэн яруу тансаг бүхнийг утган уудлан байж хөрвүүлжээ. Гарын шавьяас гадна сүсгийн шав гэж байдаг. Өөрөө уулзж байгаагүй айн сүртэд нөгөө талаар эрдэм ном заалгааг батлаа. Энэ л хүн шиг хүн бодох юмсан. Энэ хүний дэвтэл орчуулж чадах. Одоо тэгээд тийм Ирээвэгшээс сүсгийн шав. Одоо энэ төр засаг нэг шагналмаглалаа айлчихгүй юм да. Тэр том улсуудаас чинь айдаг. Очоод би юу ярих вэ гэж айдаг байлаа шүү дээ. Өдөр болгон тэр нөгөө мөн шууны буугаар бишүр АК гаргаллаад болох байсан үед нь Монгол Ардын Хувьсгалт намын Төвөрөөний ерөнхий нарийн бичгийн дарга
ардын хурлын тэргүүлэгтийн дарга, Сэдэнбал дарга, өнөө зөвлөлт социалист ертөнцийн том дарга, Брежнев дарга ирчихнэ. 200 хэдэн хуудас захиаг орсоор хичээл. Өрөө багш Сэдэнбалд захиалсан. Тэрний орсоор бичдэг. Би очсон Монголоор. Тэгээ галсангийн гайхаад өгдөг нь юу гэдэг зэрэг яг өрөө багшийн одоо найруулгаар чи орчуулсан байна. Тэгэхээр тэрнийг манай одоо яг олон жил өвний юм уншсан учраас тэр найруулгын дуурайлагч шүү дээ. Тэгээ одоо тэр манай цайл усан жив багш гэсэн чи яг одоо өрөө багшийн найруулга хийсэн байна гэж. Яасан тэгээд хуршоо бичсэн цагтлын би бас орчуулсан. Манай өвгөнчийн одоо дистишн одоо тэгээд энэ Монгол хэл соёлынхаа тухайд одоо өмөрчил энийг нь харж үзэх чинь Монгол хэл ингэж ийг одоо битгий ингэж хяхаж хавчиж үзэх гэсэн иймэрхүү загтал бичээд байсан. Тэр байтугай юу маад загтал бичсэн тэрнийг би одоо олж чадахгүй байна. Харамсалтай. Өвөр монголчуудад захиад олж чадахгүй маа тэднүүд. Одоо би бас хүүхд залуучууд хэлдэг юм. Энэ орчуулгыг сайн хийнэ гэвэл нэг тэглэх арга гэж байдаг. Тэглэх арга гэж юу байдаг юм бэ Эренчингой гэсэн. Үг болгон чи чаддаг мэддэг өөрийн хэлд орчуулж болох үгнүүд ингээл яагаад бөөрөнх хэлээд. Тэгтэл нэг чаддаггүй нэг хэдийн юм үлдэнэ. Тэр нэгдүгээр чиний мэдхгүйг харуулад өгнө. Хоёрдугаар тэр хэл хоёр хэлний ялгааг харуулад өгнө. Огт орчуулгүй тэрийг ямар нэг өөр аргаар орчуулдаг юмнууд чинь тэр чиний дугуулсны гадар үлдчихнэ. Тэгээд ингэж орчуулж байгаарэ гэж зүгээр арга зүйн хувьд орчуулгая. Тэгээд би тэрийг бол нэг сөрхий би тэрний дараа нэлээд тэгэлж байсан л да. Монгол хэл, монгол бичиг гэдэг түүний нэгэн биений амьдралаа зориулсан үнэт зүйл. Эх орон, Монгол нутаг, өвөг дээдсийн хүндлэх гэсэн түүний сэтгэлийн галыг хинч бөхөөж чадаагүй билээ. Ямар таанла баримталдаг үзлийн хэлбэл идеализм, бахархдаг соёлын үзэл феодализм, багтайгаан байхыг харвал социализм, баримталдаг хэлийн аживал архаизм гэж бичүүлж байх уу? Харин их хүмүүн ингэж хариу өгүүлсэн нь бий. Өдөр болгон үзэл судлалын буугаар буудаад байхад нь бас хараад багш маань юу гэсэн бэлээ? Мондшгүй эрдмийг сурахад нас юутай богинохон мөнхөгөөдийн дунд суухад нас юутай орд байгаад ингээд ийм хүнийг яруу найрагч биш гэж байгаа юм шүү дээ. Ягаад гэвэл өөрөө яруу найрагч болох хэрэгтэй юм байна л да. Тэгээ би багшийнхаа шүлэг яруу найргийг эмэгтэйд бэрд цэцэг гэж сайхан ном гаргасан. Наадмын хойшуураас дүрг алах болчихсон шүү дээ. Бямбын Эренчин 1956 онд бүгд найрамдах Унгар ард улсад хэл бичгийн ухааны доктор цол хамгаалж 1958 онд шинжлэх ухааны хүрээлэнд шилжин ажиллаж 1961 онд Монгол бичгийн хэлний зүй бүтээлээрээ шинжлэх ухааны академийн академич цол хүртэж 1970 онд Унгарын шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн болж 1971 онд профессор цол хүртэжээ. Манай их эрдэмтэн маань бол Монголд шинжлэх ухааны эрдмийн зэрэгээ хамгаалах гэсэн боловч боломжгүй болоод бол Мажар улсад хамгаалсан байдаг. Монгол бичгийн хэлний зүй тэгээд хэлбэр судлал гэсэн 3 дугаар батн энэ би бол одоо ингээ барьцсан байна. Энэхүү 3 дугаар бат зохиолынхаа оршилд нь болохоор энэ ингээд бичсэн байт юм л да. Монгол улсын судар бичгийн хүрээлэнгийн эрхэлсэн сайд Жамын архсны дурсгалж чин сэтгэлээр зориулан энэхүү дэвтрийг бичвэ гэд. Эренчингой өөрийнхөө одоо
гар хүчмэл дээр найртай харилцааны ёсоор бүгд найрамдах Унгар ард улсын шинжлэх ухааны хүрээлэнгийн жинхэнэ гишүүн бөгөөд Чоулсангийн чагналт уран зохиолч Монгол хэл бичгийн эрдэмтэн Эренчин гэж гарын үсгээ зурж ингэж үлдээсэн мотрын тамгаа дарж үлдээсэн энэ нэг юм тийм түүхэн бичгийг одоо бид нар бас онцолж байна. Тэгэд энэ бичгүүд бол өөрөө Унгар улсад ингээ хадгалагдаад байж байна. Энэ бол одоо монгол хүн, монгол эрдэмтэн одоо эрдэмчлэгээний түүхэн бүтээлээ хийсэн ийм анхны тохиолдол байсан байдаг юм билээ. Эренчин гуайн нэгэхэн түүхэн гавьяан Монгол хэл түүнийгэн гүйцэд эрхэмлэн судлахыг хичээ. Тэгхийн ач холбогдлыг алхам тутамдаа сурталчлан үлгэрлэн явсанд оршино. Монгол ард улсын угсаатны судлал хэлний шинжлэлийн атласыг гаргасан. Энэ бол зөвхөн одоо монгол хэл аялгуунуудын байршлыг гаргаад зогсоогүй. Энэ дотор бол одоо тэр үед Монголд байсан одоо хувьсгалаас өмнө байсан сүм хийдүүд аймаг болгоноор ингээд бүр нэртэй устай хийдүүдийг гаргасан тийм байсан. Одоогийн өнцгөөс харахад их эрдэмтэн Дамдын сүрэн Эренчин нарын харилцаа ихээхэн муу байсан мэт харагддаг нь андуу гэдгийг учир мэдгч хүмүүн бидэнд өгүүлсэн билээ. Дамдын сүрэнгойг яагаад яриад байна гэхээр зэрэг энэ хоёр бол энэ Монгол бичиг тэгээ энэ үсгийн дүрм энэ төр дээрээ л дээд зэргийн зурж исэн юм. Тэгээ хоорондоо эн чинь болохгүй байна гэж. Түүнээс биш тэр нэг дайсагнаад хоорондоо биенээ үзий ядаад байсан баг. За миний хувийн бодлоор бол энэ монгол хэлний 3 их эрдэмтэн гэж ярьж байгаа хэн Эренчин, Дамдын сүрэн, Лувсан бандан энэ гурвуулаа нийлж ягаад ганцхан нэг сайхан зөв бичих дүрм зохиосон бол одоо ингэж зүдрэхгүй юм. 2025 оны 1 сарын 1-ээс эхлээд Монгол төрийн хэл бол одоо хостолдоо бичгээр явах ёстой маа гэдэг энэ одоо хууль дүрм журмын дагуу одоо бичиг хүсгээ үлдэж ингэж явж байгаа. Тийм учраас өнөөдөр энэ монголч эрдэмтний маань тэрс маань одоо эрдэмт Бэмбэ Эренчин гэж энэ гайхамшигтай одоо энэр нэгүүлсэнгүү дээр нь одоо их соён гээгөрлөгч ихэ захиж үлдээсэн энэ өвдөх түүхийг бид нар одоо үргэлжлүүлж яваа гэж ингэж ойлгож бас болох юм аа. Өнөөдөр бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шөнийн суут эзэн богд Чингис хаан эсэнссэн түүхэн өдөр. Басхуу энэ бэлэгт сайн өдөр их соён гэгэрүүлэгч Бямбын Эренчин өдгөөгөөс 120 жилийн тэртээ мэндэлж байжээ. Ийм учрал тохиол бүрдсэн өдөр тун ховор биз.